Sports League өнөөдрийн сүүлийн тоглолтууд амжилт өргөхөд бэлэн болоод байна. Энэ бол Улаанбаатар Amazons тэдний эсрэг Идэвгүй Ирмсүүд багуудын тоглолт болно. Улаанбаатар Amazons багийн талаарх мэдээлэл гэх юм бол өнөөдрийн тоглолтод оролцоод багийн импорт тоглогч болох Амар Робинсон нутаг буцах гэж байна. 1 сарын хугацаанд тэрээр амраад иргэн Монгол улсад ирэхнэ. За харин улам болон ариун цэцэг нарын Монгол улсын гавьяа тамирчдын хувьд 11 сарын 1-ээс багтаагаа иргэн нэгдэнэ гэсэн мэдээлэл өгч байна. Харин Идэвгүй Ирмсүүд багийн тухайд өнөөдөр гарааны хоёр тоглогч болох Чимэд Долгор за мөн Цас Чимэг наргүйгээр өнөөдрийн тоглолтод оролцох болно. Ингээд хамтаа тоглолтоо хүлээн авч үзцгээе. I could tell they switching when I read the signs. Ain't too many left in my circle, I had to redesign. I got comfortable with disappointment, so I'll be just fine. Rather be alone, I've been valuing my peace of mind. Keep it funky, we don't need the vibe. If you hit my line and I don't answer, don't you be surprised. You ain't on my wave, but you can read between the lines. I don't think we need no ties. I don't rather not associate with suckers, we don't need no ties. Acting like they motherfucking sneaker size. You ain't real, I knew it. You too good at playing peek and hide. I ain't wanna do it, but I'm about to be on demon time. Twin Glocks, call them Nina Sky. They gon' move your body, then somebody about to see you die. Don't make me violent, you gon' make me show my evil side. Don't get me started, cause you know that I'ma need a slide. Wait, I honestly might. I used to call you my twin, but really the truth is we not too alike. I used to think all that loyalty is as easy as riding a bike. Did a lot for the same who wanna kill me and drive me on sight. Yeah, I went to war with some who stabbed me and threw me on top of the knife. That was the day that I realized as long as I'm winning, then the plot on my life. Yeah, I told myself, well, you gotta just shoot when it hit the fan. If I make it out, then I'ma stick to the plan. And I hope that you good with the hands. I'm starting to fight. And I'm on, so don't tell me. Багтаамжийн хүмүүстээ орон мэндийг хүргэе. Монголын сагсамгийн холбоо үндсэн дэлхийн 2025-аас 2026 оны улирлын ээлжид тоглолтыг эхлэхэд бэлэн боллоо. Өнөөдрийн тоглолтын Талбайн Зошинбагаар ивент тэтгэгч Итгэн групп, Итгэн Ирмсүүд, хоёрын дугаар 1 багийн төвийн тоглогч Мөнхөчрийн Даку, хоёрын дугаар 3 багийн давтан тоглогч Брэкэ Али, хоёрын дугаар 5 багийн холбон тоглогч Оёнбатын Буян Дэлгэр, хоёрын дугаар 10 багийн хамгаалан тоглогч Дорж Бадмын Мөнх Цэцэг. Идэвгүй Ирмсүүд багийн гарааны 5 тоглогчийг танилцуулъя. Хоёрын дугаар 14 багийн төвийн тоглогч Улаанхүүгийн Эмэрэл, хоёрын дугаар 22 багийн холбон тоглогч Шулан Цэцгийн Хажуу, хоёрын дугаар 24 багийн хамгаалан тоглогч Оюун Цэцгийн Зул Цэцэг, хоёрын дугаар 9 багийн тоглолтын тоглогч Улзиватын Индра, хоёрын дугаар 2 багийн хамгаалан тоглогч Амрагийн Сарантуя. Идэвгүй Ирмсүүд багийн ерөнхий дасгалжуулагч Заманпур Азади. Өнөөдрийн тоглолтын Талбайн Изэмбагаар Улаанбаатар Amazons. Хоёрын дугаар 1 багийн холбон тоглогч Ханбаатрын Инхлэг, хоёрын дугаар 12 багийн төвийн тоглогч Нямдоршийн Эрдэнмаа, хоёрын дугаар 14 багийн төвийн тоглогч Баатрын Болор Эрдэнэ, хоёрын дугаар 7 багийн холбон тоглогч Сэнджүүийн Болор Цэцэг, хоёрын дугаар 11 багийн холбон тоглогч Кэйни Трилион. Улаанбаатар Amazons багийн гарааны 5 тоглогчийг танилцуулъя. Хоёрын дугаар 32 багийн давтан тоглогч Амар Робинсон, хоёрын дугаар 25 багийн хамгаалан тоглогч Магун Норвийн Эрдэнэт, хоёрын дугаар 3 багийн төвийн тоглогч Шүтэн намдгийн Бямбчоо, хоёрын дугаар 6 багийн хамгаалан тоглогч Шимсрэнгийн Уртнасан, хоёрын дугаар 16 багийн хамгаалан тоглогч Бацгийн Болор Эрдэнэ. Улаанбаатар Amazons багийн ерөнхий дасгалжуулагч Хелен Гарсия. Хоёрын тоглолтыг талбайд шүүн явуулахаар Монголын сагсамгийн холбооны шүүгч Дамданжийн Дэлгэрсээр, Олон улсын сагсамгийн холбооны шүүгч Ган Төмрийн Ганбаяр, Талбайхлах шүүгчээр
Олон улсын сагсамгийн холбооны шүүгч энх хүрлийн энх бямбнаар ажиллахад бэлэн боллоо. Иргэн үзэгч та бүхэн судлаасаа босож Монгол улсын төрийн дуулааг хүндэтгэн хүлээн авна. Антаа үзэгчдээ баярлалаа. Бид та бүхэнд өнөөдрийн сүүлийн шууд дамжуулах тоглолтоо ийхүү хүргэж байна. За энэ бол эмэгтэй дээдлийг өрөөндөх Улаанбаатар Амазонсын эсрэг Итүүгийн Ирүүсүүд багуудын тоглолт юм аа. Улаанбаатар Амазонс баг өнөөдөр Итүүгийн Ирүүсүүдтэй тоглох бол Ирүүсүүдийн гарааны 5-д хамгийн сайн Үзибатын Индра Улаанхүүгийн нэрэл Чулууцгийн Халин Оюун цэцгийн Зуул цэцэг гэсэн гарааны 5-д илгээсэн байна. За тэдний эсрэг тоглох Амазонсын гараа Бямжав Уртнаас нь Бацоожийн болор Эрдэнэ. За тэгээд Эрдэнэ бол Амари Робинсон гэсэн давтад. Фран Гарсиа суулжуулагч өнөөдөр гаргажээ. За тэгээд өчигдөрхөн яг одоо дэлгэцэнд харагдж байгаа 16 дугаартай тоглолтогч болор Эрдэнэ 20-с дээш оноо авч маш гайхалтай тоглолтыг толилуулсан улмаар лигийг хожигдлогод хэрэгжүүлж байсан хоёр багийн өрсөлдөөнд Улаанбаатар Амазонс итгэл төгс гэхэд бүр багдах үст. Тийм хол онооны зөрүүтэйгээр ялтыг байгуулсан. Одоогийн байдлаар эмэгтэй лигийг цорын ганц баг хожигдлогод хэрэгжүүлж байгаа. Тэр бол Улаанбаатар Амазонс. Ингээд тэд хождын цувралаа үргэлжлүүлж чадах уугүй гэдгийг бид нар энэ тоглолтод харах болно. За ингээд шүгэл дуурсан инх бямб шүүгч өмгийг дундаа өвсүүлснээр ихөө тоглолт эхэллээ. За өчтөр тэгээд Амазонсын хувьд 10-ыг 51 онооны зөрүүтэй хожиж за тэгээд бүр 100 оноонд хүрсэн эмэгтэй дээдлигийн анхны баг болсон удирдал ихснээс хойш хамгийн одоо хоол онооны зөрүүтэй тоглолт болсон. За тэр тоглолт яхаарахгүй тоглолтын эхнээс эхлэн Улаанбаатар Амазонс тэр дундаа будагтай талбайн тоглогч Робинсны илүү гэсэн ийм байдалтайгаар бол үргэлжилсэн. Гэхдээ өнөөдрийн тоглолт нэг өөр зүйл нь юу гэх юм бол 14 дугаартай болор Эрдэнэ сэлгээний тоглолт судлаас тоглолтыг эхлүүлж байгаа юм байна. Робинсны гоё дамжуулалт 2 оноо 2 тэг. За гараанд гарч тоглолтыг эхлүүлж байгаа Бямбжав багийнхаа анхны оноог авчирлаа. Индра заслан авсан. Индра за олон хамгаалагч маш ойрхон байна.
Тэгээд амжилт одоо өгөхгүй их удаасан хоёр дахь боломжийг Индра үзэж чадлаа. Задлаад гаргаад өглөө. Сарантуя сул байна. 3-аа шийдсэн. Сарантуя хийх ёстой шийдэлтэй унгаж байна. За түүгээр өсүүдийн үед илэрлийн өмнөх тоглолт бол Pirates-тэй хийсэн. За тэгээ Pirates-таас олон оноо зөрүүтэй хожигдсон. Тухайн тоглолтод Сарантуягийн үед бас дийлэн сайн байж чадаагүй. За өнөөдөр бол тэгээд шилэлтээ хийгээд тоглолтыг сайн эхлүүлж байна. Энд Робинсныг хөлөөрөө бөмбөгтөө тоглосон гэж үзээд түүгээр ерөөсөд рүү бөмбөгийг шилжүүлж байна. Дахиад хамт таарцгаая. За бөмбөг авахтаа зэрэгцээд удаа талбайд хоёр хамгаалагч цаг алдалгүй ойрхон ирж чадсан улмаар ингээд бөмбөгийг өөрсдийн тал руу шилжүүлэх боломжийг үүсгэж чаджээ. Индра хөлбөр дуудсан. Холбон тоглогчийн байрлал давхар тоглохоос өөр аргагүй болоод байгаа. Индрагийн шийдэл оновчгүй. Холбон тоглогчийн байрал тоглож байгаагийн хамгийн гол шалтгаан юу вэ гэх юм бол тэр сэлгээний одоо бүлтгэнд харагдаж байна. Багийн бас туршлагатай лидер тоглогч 3-9-3-аар Олимп хүртэл оролцож явсан Чимэд долгор хөлөө хугалсан гэсэн тийм үү. Үнэхээр харамсалтай мэдээ болсон. Тэгээ бэртлийн улмаас тоглолтуудад их урт хугацаагаар оролцох боломжгүй болсон. Харин цас чимгийн хувьд бас зүүн гарын чигчийн урууга хугалсан гэдэг шалтгаанаар их л барцаттайгаар үлрэлийн эхлүүлж байна. Улмаар Итүгний үлрэлийн эхлэл маш хэцүү нөхцөл байдал руу шилжсэн. За одоо тэр сэлгээний бүрэлдэхүүнийг харах юм бол их цөөхөн тоглогч яг талбайд гарах боломжтой харагдаад байгаа. Зул цэцгийн шидэлт дутсан. Робинсон самраас болор эрдэнэ хамгаалагчаа өнгөрөө гараад ирсэн өөрөө. За энэ удаа Сарантуягийн эсрэг алгасан бөмбөгөө алдчихлаа. Эрдэнэд уртнаасын суллаа гаргаад өгсөн 3 онооны шийдэлтэй оновчтой боллоо. Лигт 3 дахь удирдлагаа тоглож байгаа уртнаасан 3 онооны шийдэлтээр энэ удаагийн тоглолтын эхний оноогоо авч байна. 5-3. За Индра өнгөрсөн тоглолтод Pirates эсрэг 38 оноо авсан. За энэ улирлын өрөөнд одоо хамгийн өндөр оноо авсан юм үзүүлэлт болж байгаа. Улирал эхлснээс хойш. Урагшаа өгсөн дамжуулалтанд за амжиж хөрсөн эдэж талбайд үлдээж чадсангүй. Улаанбаатар Амазонс багийн лидер Монгол Улсын гавьяа тамирчин Хулан болон Ариун Цэцэг нар нэг сарын хугацаанд багтайгаа хамт одоо дээдлигийн тоглолтод оролцолгүйгээр амарч байгаа. За харин энд бидэнд их сонирхолтой хүн харагдаад өнгөрлөө шүү. За энэ бол Итүгийн Ерөөсөд багийг одоо шинээр тасгалжуулж байгаа ахлах тасгалжуулагч Заманфур Азаде гэж Иран мэрэгжилтэн байгаа. Холын зай шидэлт оновчтой болсон Үлзий хотын Индра. Иран мэрэгжилтнийг саяхан Итүгийн Ерөөсөд баг үлрэл эхлсний дараагаар өөрсдийнхөө бүрэлдэхүүнд нэгтгэсэн гэдгийг албан ёсоор зарласан. Харамсалтай зүгээр түүнийг ирэхэд бас гол хоёр тоглогчийн бэрхлийн асуудлаас болж тоглолтууд оролцохгүй байгаа. Хэрвээ зүгээр бүрэн бүрэлдэхүүнээр Итүгийн Ерөөсөд тоглох аваас бусад багуудтай маш хүчтэй өрсөлдөгч байж чадна. За гэхдээ одоо энэ бүрэлдэхүүн дээр ч гэсэн Амазонсын эсрэг одоо хоёр шилдэг тоглогч нь байхгүй байхад хожих бүрэн боломж байгаа. За тэгээд энэ дасгалжуулагчийн хувьд энэ 100 болоод өнгөрсөн эмэгтэйчүүдийн Азийн аврагч шалралт тэмцээний B дивизион онд бол яг Ираны эмэгтэй шоугийнхаа туслах дасгалжуулагчаар бас ажилласан. За улмаар яг энэ B дивизионы Азийн аврагт бол Ираны баг мөнгөн медалийг өртсөн байгаа. 2 дугаар байранд орж тэмцээний дуусгасан. За финалийн одоо дээшигээ A дивизион руу гарах уугүй юу гэдэг чухал тоглолтод бол Хятадын 50-ны огт ялагдталүүлсэн. За тэгээд тухайн багийн одоо дасгалжуулагчийн бүрэлдэхүүнд байсан юм Иран мэрэгжилтэн байна. Яг Ираны багийн ахлах дасгалжуулагчаар бол арай грек мэрэгжилтэй ажиллаж байсан. За өнгөрсөн зууны хугацаанд бол Монголын эмэгтэй шгшаагаас оролцсон дэлгүүр үзэгч маань бол фэйсээр үдсэн болов гэж найдаж байна. Болор эрдэнэ энэ хугацаанд 2 оноогоор багийнхаа оноог ахиуллаа. Индра тоглолтын эхнээс л хяналтыг гартаа авч маш нэгтэл явахгүй бол Итүгийн Ерөөсөдөд боломж багас болно. Тэрийг ч гэсэн маш сайн мэдэж ярилцж гарч ирсэн байгаа гэдэг нь бол итгэлтэй байна. 9-8 Индрагийн сайн тоглолтын эхлэл дахиад задлсан. Бөмбөг шилжүүлээд за бөмбөгийг нэрт байруулж чадсан. Яг үргэлжлүүлээд бөмбөг дээр нь гарамтай хамгаалтыг үзүүлж чадахгүй байгаа байсан. Робинсон дээр алдаа гарлаа. За ер нь Амари Робинсон бөмбөг авснаа хөлдөл зайлшгүй л одоо давхар хамгаалт ирэхээс өөр сонголтгүй болоод байгаа. Өмнөх тоглолтууд дээр үзэгч наалж бас гарсан байх. Тоглолт эхлснээс хойш 3 минут 49 секундын хугацаанд Амари Робинсноор тимч олон удаа давталгаа явах боломжийг үүсгээгүй Итүгийн Ерөөсөдийн хамгаалт бас тимч муу байгаагүй гэдгийг илтгэх нэг хэрэг баг. Гэхдээ сая тун хэлбэрхэн алдаас салгаад 2-т торгуулийн шийдэлтийг үүсгэхээр боллоо.
За нүүрний шуум дээрээс бөмбөг орцуулаад Робинсон сулраа гараад ирсэн. За энэ л тэгээд алдаа гараад зогсоосон байна. За итвгүй ирсүүдээс даваахүү талбайд орж ирлээ. За энэ үлрэл ирсүүдийн хувьд үлрэл ихснээс хойш нэг хожлыг байгуулсан. Тухайн тоглолтод бол даваахүү тоглолтын эцсийн мөчтөөс хожлын шидэлтийг хийж одоо хожил авч чад байгаа. Маш сонирхолтой тоглолт болсон шүү дээ. Улирал эхлснээс хойш ер нь тийм өрсөлдөөнтэй тоглолтын төгсгөл хэсэг нь дуустлаа уйтаагаагүй тоглолтууд эмгтэй лиг дээр тийм ч олон бол байсангүй. За тэдний хамгийн онцлог нь гэж хэлж болох бах. Эцсийн мөчөд оноогоор илүү гарах боломжоо ашиглаад даваагүй солгоогаараа тоглоогоо оновчтой болж улмаар идэвхтэй хэсүүд улирлын эхнийх нь ажлыг авчирч байсан. Лигийн руки залууганд орлогч Индра дээр алдаа гарчээ. За Улаанбаатар Амазонсоос уртнасаа алдаа гарч байна. Шууд амжилтын Platinum ивент итгэгч Дасанда Бухан М-банк за мөн шууд амжилтын Platinum ивент итгэгчээр спортыг дэмжигч Toyota-гийн албан ёсны дийлэлээр топ моторс ажиллаж байна. За Сарантуя бөмбөгтэй таслаа аваад явсан Индра бөмбөгийг атгуулад оглооны секунд дуусч байгаа. Шууд аваад шийдсэн Индрагийн шийдэл цагт унсаа. Нилийн холоос шийдэлтийг явуулчлаа. Итвгүй ирсүүд гэсэн энэ цагаан ногоо өмсгөлийг өмсөхдөө Үлзийбатын Индра ч ер нь өөрийгөө маш өндөр түвшинд харуулж чаддгаараа алдартай байсан да. Ялангуяа оюутны лигийг нь би онцолмоор байна. Нэг тоглолтод одоо 80-аас дээш оноо авч ихийг нь харлаа. Зүгээр энэ тоглогчийн тоглолтын туршид довтлоод 40-50 оноо авах боломж болцоо потенциалыг бол бид нэр зөвхөн тэр оюутны лиг гэлтгүүгээр үндэсний дээд лиг дээр ч олон удаа харсан. Оюутны лиг дээр бол баг горой олон шахуул хардаг байлаа. Энийг баталж байгаа юм шиг нэг статистик яг одоо харагдж байна. Pirates эсрэг өмнө тоглолтод 39 минутанд 38 оноо, 8 таслалт. Гэхдээ довтлооных нь гүйцэтгэл оновч 34-ээс 13 гэж харагдлаа. Маш олон довтлсон гэсэн. Багийнхаа талыг гэсэн шүү дээ. Тий. Ер нь Индрагаар л бүхий ил довтлоонууд явсан гэж хэлж болно. Тэгээд улирлийн хамгийн өндөр оноо авсан үзүүлэлтийг Индра одоогоор бол эзэмшиж байна. Амари Робинсон дайраад орсон төгсгөл амжилттай боллоо. Яг ингээд бөмбөг удагшаалбатай ойрхон аваад хагас тойргийн ойр орчимд довтлогоогоо эхлүүлэх юм бол ямар ч боломж болов. Лигийн зүгээр альч баг дээр хандах байгаа. Үнэхээр хүчтэй, биеэр илүү нуруулаг, ур чадвартай гэд бүх зүйл байна. Тэгээд өнгөрсөн 3-3-ийн Women Series тэмцээнүүдэд Улаанбаатар Амазонс багийнхаа хамтаар хулан ариун цэцэг одоо нандин өсөлттэй ч юм уу те эсвэл болорнтэйг ингээд хамтаа тоглож исэн тоглолтуудаас ч гэсэн бид нар энэ тоглогчийн ур чадварыг бол хангалттай олоодаа харсан. За нэмэлт шийдэлтэй амжилттай болгосон. За Амари Робинсон яг энэ тоглолт эхлэхээс өмнө дээд лигийн 4 тоглолтын дараах байдлаар нийт 89 оноог авсан. За лигийн бүх тоглогчдыг яг нийт оноо авалтаар улирал ихснээс хойш тэргүүлж байсан. 22 оноог нэг тоглолтод дундчилж байна гэдэг. Үнэхээр өндөр үзэл зүгээр довтлооных нь хувийг нь харах юм бол бас өөр нэг хэрэг болно. За энэ удаа харин итвгүй ирсүүдээс халиун холын шидэлтийг унагсан. Оноо тэнцэж байна. Харин ээлж дараалал хариу довтлоонуудыг амжилттай болгосон тоглолт үргэлжилж байгаа. Амари Робинсны дамжуулалт уртнаас нь бөмбөгийг хүлээж авч чадсангүй. Амари Робинсны статистик бүгдээ лавшруулаад харах юм бол эхний 3 тоглолтын дараагаар 63.6%-тай довтлж ирсэн юм байна шүү дээ. За тэгэхээр бас энэ довтлооны гүйцэтгэл хувь те ямар найдвартай байх вэ гэдгийг хэлж байгаа байх. Индра ойлголцсонгүй алдчихгүй гэтэл буцаагаад авч чадлаа. За дамжуулалтанд гар хүрцэн. Бөмбөгийн нөлөө тэмцэл зайнуудаа уртнаас нь бөмбөгийг талбайд үлдээсэн боловч хажуугийн шугам сая гიშгсэн юм байна. Ирсүүдийн хоорондын ойлголцол яг энэ хэсэгт нэг л төдийлөн болж өгч чадсангүй дээ. Бөмбөгийг алдахад тун ойрхон байлаа. Гэхдээ уртнаас нь гадаа гიშгсэн учраас ахаад нэг боломж олдлоо. За хажуу шумнаас халиун бөмбөн дээр ирсэн. Даваахуу гарч ирээд бөмбөгийг талбайд үлдсэн үү гэсэн. За Амазонс бөмбөгийг эзэмшгэр боллоо. За ирсүүдээс тэ довтлж чадлагүй бөмбөг алдчихлаа да. Бөмбөгийн тоглолтод оролцуулсан тоглогч нь талбай дээр бүрэн гүйцэд орохоос өмнө гаднаас бөмбөг авчихсан. Уртнаас нь нэг удаа 3 онооны шилдэг оновчтой болгосон бол ахин нэг удаа оновчтой болгоход эргэлзэх зүйл огтонч байсангүй.
Ахаад онооны тэргүүлээ авч чадсан. 19-16 их л өндөр оноо авсан тоглолтын эхлэл болж байна. 3 минут 30 секунд дутуу. Индра заслан авсан. 2-ын голоор Ямарвай гарч ирвэ. Сарантойроо задлсан бөмбөг шилжээд товтлох хорон зай үүсдэгвэ. Болор Эрдэнэ хаалт оновчтой 5 секунд Сарантойя шилжсэн. Сарантойгийн шилт мөн оновчгүй довтлооны самбар тэмцсэн ч бимж авлаа. За Лиам Мерикийг илүү гэсэн цаг. Гэхдээ Амазонсоос ээлжид нэг бөмбөг алдаж байна. Харин сүүлийн хэд хэдэн бөмбөг эзэмшлтүүд ер нь уртнасангаар л дамжсан байрлалууд яваад бөмбөг алдчихлаа да. Одоо Амазонсын бүрэлдэхүүнийг талбай дээр харахад бол Робинсон байгаа бусдаараа маш залуухан бүрэлдэхүүн шүү дээ. Болор Эрдэнэ уртнасан Тэгэл ерөөсө 20-20-с доош насны юм ингэж оюутан болж байгаа залуу тоглогчид байна. Индра ахаа хариуны өрсөн 19-19 Болор Эрдэнэ ойлголцсонгүй сая. Цаашаараа гүйж байгаа тоглогч руу дамжуултыг өгсөн. Мэдээж бөмбөгтэй тоглогч хэд дамжуултыг хизээ яаж өгөх вэ гэдэг гол шийдвэрийг гаргаж байгаа. Индрагийн гол шийдэлт байна. За Индра бөмбөгтэй заслооны араас өөрөө гарч ирээ шийдэлтийг явуулсан оновч бай. Робинсон самраас за өөрөө залаад эсрэг багийн талбайд ороод ирсэн хоёр хамгаалагчийг татаа гаргаад өгсөн. Уртнаас нь 3 дахь шийдэлтэн заяраа дуунсан. За алдгаа мэдгүй шийдэж ин да тоглолт ихнээс. Монгол Улсын боловсролын их сургуулийн багш дасгалжуулагчийн анги суралцдаг түүний хувьд бас л лигт орж ирсэн цагаасаа эхлээд маш их одоо өндөр хүлээлтийг тавьж байгаа. Тэрэндээ ч хүйс тоглож байгааг шилж болох байх. 10 жилийн сурагч байхаасаа эхлэн Архангаас ирж тоглолтуудад оролцдог байсан гэсэн. Ахаад хажуугаас сэтгүүн Сарантойя за Индрад гаргаад өгсөн. Зүүндээ заслаа авсан. Индра бөмбөгөө барьсан. Халиун цаад Индра бөмбөгтэй. За Болор Эрдэнэ хамгаалт бол маш ойрхон байна. Хоёр хамгаалагчийн өдөөс бөмбөгөө алдчихлаа. За Бацоожийн Болор Эрдэнэ хурдан тоглохоор гарч ирээд багийнхаа нэг 2-оор их боллаа. За өмнөх тоглолтод Арвт эсрэг лигийг бас 2-1 амжилтад тэргүүлж ирсэн баг эсрэг нэмэгт өчгөж тоглохдоо 50 орчим хувийн давталгааныг үүсгэл 20 оноотой гэхээр одоо юу ярих вэ? Робинсон оновчтой дамжуулалт Болор Эрдэнэ дараалсан оноонууд завсарлаг захиалахад Иран мэргэжилтний хүргэж байна. Ингээд 26-9 7 онооны зөрүү минут 57 секунд ихний үед боллоо. Завсарлагын хугацаа дуусч байна. Минут 57 секунд. Болор Эрдэнэ ээлжид нэгэн үндэсний дээдлийг сайн тоглолтод үргэлжилсээр. За шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч Дасанда Бүү хааны М-банк за мөн голд ивент тэтгэгчээр хамтдаа дөрүүлж алах нь Unitel ажиллаж байна. Индрагаас өөр довтлон туслах хэрэгтэй байна. 10 дугаар сарын 23-нд 15-40 минутаас алтан од 10-ын тоглолт. За араас нь 18 цаг 10 минутанд бишрэлт металл Захын Brothers өдрийн хамгийн сүүлийн тоглолт ABC эсрэг Mongolian Сахтуу 2 хоорондоо тоглох болно. MVP үлзий оршихын эсрэг Үлзий бат. Энэ бас тун сонирхол татж байгаа тоглолтуудын нэг. За Түгээр эсүүдээс багийн алдаа 4-өөс дээш болсон учраас 2 чөлөө жилтийг Болор Эрдэнэ шитгэхээр болж байна. За үлрэлийн сүүлийн 2 тоглолтод бол Болор Эрдэнэ бас бага оноо алтан дээр манлайлж тоглож байгаа тоглогчдын нэг. За Батэрдний ариун цэцэг онол батрын болон гэсэн одоо багийн бас жилдэг тоглогчд нь яг үлрэлийн эхний нээлтийн тоглолтод оролцоо тэрнээс хойш бол ингээ багаас амралт өгөөд амрааж байгаа. За тэгээд ирэх 11-р сараас эхлээд лигийн тоглолтуудаа оролцсноо гэсэн мэдээлэл байгаа. 11 сарын 1 гэж байгаа хэдий ч 11 сарын ихэр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод EASL буюу Зүүн Азийн Супер лиг болох болно. За түүний дараагаар ингээ лиг маань ирээд 11 сарын дунд хүртэл шахуул амралттай гэж бид нар ойлгож болно. Өнгөрсөн 7 хоногт залуухан гавья тамирчдын бас гавьяатын найруулж ирсэн гэдэг олон үйл явдлууд Монголын сагсан бүхий иргэн тойронд ертөнцид өргөлөө.
мэдээж 3-3-ын илрэл үргэлжилж байгаа бас Challenger World Tour тэмцээнүүд плант явагдсан Монголын багууд маань тэнд тоглоод ирсэн. За 9 онооны зөрүү ахаад 10-аас дээш болох боломж байна. Бодлоод өгсөн уртнаас нь За шидсэнгүй. Цагаа задлсан. Эрдэнэт. Болор Эрдэнэ. За Amazon-с мөнгийг тойруулж шилжүүлээд Амари Робинсон татгуулсан. Дахиад зүгээр солисон дамжуул Болор Эрдэнэний шидэлд оновч бай. Алия атгаад бөмбөгийг багтаа үлдээж чадлаа. 30 секундын хугацаа. Заслан аваад хэцүү байдал руу орсон. Цул цэцэг голоор гүйсэн Алия руу өгч чадсан 2 оноо. Ямар гоё дамжуулттай. Талбар гарч ирэнгүүтээ анх удаага бүгд хүрвээ сая шууд чихтэй дамжуултыг өглөө. За багийн 21-р оноо болсон. Үеийн сүүлийн тоглоо Улаанбаатар Amazon-соос бямжаа авсан. Гаргаад өгсөн дамжуул Болор Эрдэнэ сувсуул. Голын зан шидэлтэн дутаж байна. За Самбраас Алия аваад шидэх хугацаа бол байна да. Зул цэцэг цагаа анзаарсангүй. За ингээд хоёрын тоглолтын 1-р үе 28-21 харьцаатай Amazon-сын илүүтэй засварлаа үзэгчтэй. Шууд дамжуулалтын Platinum event гэрч Shape the Future Tesla-ноос болж байна. Шууд дамжуулалтын Иргэн тавтай морил үзэгчтэй шууд дамжуулалтын Gold event итгэгч Сагсан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola эхний үеийн төгсгөлд багахан хугацаанд амраа дамжихаагаад дарж гарч ирж байгаа Индраг бидэнд харуулад өнгөрсөн бол нөгөө талаас Улаанбаатар Amazon-сын бүрэлдэхүүнд дөнгөж талбай дээр хөл тавьж байгаа. Өнөөдрийн тоглолтод дөнгөж талбай дээр хөл тавьж байгаа. Хил хідэн тоглогчид байна 12 дугаартай Инэрмаа. За энд бөмбөг алдсан да. Кайли Чон бөмбөг алдсан Индра 2 наавлаа. Ингэж олоодаа бөмбөг алдахыг бид түүнээс харахгүй дээ. За зөрөөд авах үед Индра 2-ын хамгаалтан дээр баг зэрэг оцроод алдаа гаргачлаа. За бас Болор Эрдэнэ Amazon-сын бүрэлдэхүүнд орж ирсэн байна. Болор цэцэг бас орж ирсэн. Ер нь гарааны бүрэлдэхүүнжгээ хэлэхэд болохоор ийм бүрэлдэхүүн ахаад байна. Тийм байна. За тоглолтыг эхлүүлсэн гараанаас бол Бацоожийн Болор Эрдэнэ талбайд байгаа харагдаж байна. За Эрдмагийн заслааныг авсангүй. Гэли Чон зөрөөд орсон. 2 оноогоо авлаа. Ер нь Amazon-соос бол яг л ийм дүр зураг сүүлийн тоглолтууд харагдж байгаа. 1-р үед Амари Робинсон гараанд гарч эхлүүлнэ. 2-р үед Келли Чон талбайд гарч ирнэ гээд. Ер нь ингээд үе 2-2 үеэр ингээд хуваагаад авчиж байгаа гэж хэлж болно. 15-3-3 гэдэг статистикийг бол ямар ч зовлонгүй хэлж байгаа шүү дээ. Маш амархан харагдуулж чадж байгаа. Робинсны дундаж статистик ч гэсэн хэрвээ олон минут тоглох юм бол 30-10 руу хүрэхэд бол ямар ч асуудал байхгүй. За энэ тоглооны 24-т дамжиж тоглож чадсангүй дээ. Дахин нэг сайн хамгаалтыг Улаанбаатар Amazon-соос даваагүй. Тэгээ солгоо тоглогч болохоор яг тэр өнцгөөс солгоогоороо довтлоод хаалтанд орлоо. 7 онооны зөрүү. Кейли доош өгсөн Болор Эрдэнэ. Өчигдрийн тоглолтод бас л энэ үлрэлийн нэг сайн тоглолтуудынхаа нэгийг харуулж чадсан. Болор Эрдэнэ ахаа доошоо том болроо жижиг болроо хамтдаа талбай дээр байгаа. Бобо доошоо өглөө алдаа гарлаа. За Итүг ирвсүүдээс багийн 2 дахь алдаа. За бүлэгтаа талбайд байрлал ажиллаад тэгээ бөмбөг авсан. Энэ үед даваагүй араас нь зураад алдаа гаргасан. Нүрийн шуум дээрээс бөмбөг тоглолтод орсон. Болор Эрдэнэ зан руугаараа эргээд үндсэн шидэлтэй хийсэн оновчтой боллоо. За Болор Эрдэнэний хувьд бас яг одоо хулан ариун цэцэгч гэдэг юм одоо энэ тоглогчд эзгүүд бол багийнхныгаа их одоо онлайн тоглож байгаа туршлагатай болгож үү. За нөгөө талд Индрагийн дундын зэрэглэлтэй амжилттай болсон. Болор Эрдэнэ суларсан байна. Холын зан шидэлт оновчгүй Индрагийн самбар. Магадгүй энэ байдлаараа байх юм бол энэ үлрэлийн туршид Индра магадгүй үндэсний дээдлийг дэх хамгийн өндөр статистик дунжилсан хувь тоглогчийн үзүүлэлтийг бол шинжилэн тогтооч болохын онооны тал дээр маш олон тоглооны эрх мэдэлтэйгээр л тоглолтуудад оролцож байгаа. Сая ихтэй холын шидэлтэд алдчихлаа. Болор цэцэг Болор Эрдэнэ Кейли
Индрагийн өдөөс шахаад явсан зогсоод чадлаа. Голоор цэд ороод ирсэн Болор Эрдэнэ 2-0. Маш гоё мэдрээд яг зөв цагтаа голоор цэд орж ирлээ. За Ирвсүүдээс халиун бөмбөгийг аваад оюуха тоглоомыг зохион байгуулна. За түүнээр Болор цэцэг хамгаалдаг гэж байгаа. Даваа хүүгээс баруун даслаа аваад зөрөөд орсон халиуны дамжуулалт цуццэг Саран туяаг суллаа гаргаад өгсөн. Холын зай шидэлт оновч болсон. Толгооны самбарыг халиу авчлаа. Дундаас даваагүй шидэлт хүзүүдэд гараад ирсэн өөрөө боломжийг үүсгэсэн алдаа гарсан байна. За хийж бүрэн боломжтой тоглоогоо алдсан ч бас өөрөө дахин тоглооны самбарыг авч боломж үүсгээд алдаа авлаа да. За итүүгийн Ирвсүүдээс Будагтаатал байдай хүч нэмж энерлийг оруулж ирлээ. Тэгэхээр Ирвсүүдийн довтлогоо Саран туяа яг шидлэг тоглогч учраас маш ойрхон хамгаалтыг хийгээд боломж олохгүй байгаа. Зул цэцгийн холын шидэлт оновч Эрдэнэ баярлалаа зөв излээ. Самбраа авч чадсан Болор цэцгийн дань довтлогоо оновчтой Кейли Чонгийн гой дамжуулалт байлаа. Бараг Болор цэцгийн дамжуултыг өөрийн ирч нэг сансангүй байв. Та голоор хүн тасалчлаа гэж сая харах шиг боллоо. Бараг яхахгүй алдаа байсан гэсэн хэдийч биеийн хүч тун сайн байж довтлогоогоо төгсгөж чадлаа. За Ирвсүүдээс зул цэцгийн алдаа 3 болчихж байгаа юм байна. Та тэгээд сэлгээр рүү суулгахаас өөр аргагүй болсон. Түүний оронд буян дэлгэр талбайд орж ирж байна. Нэмэлт шидэлт оновчтой 12 онооны зүрх үүслээ. За ер нь тоглолтын цаг явах тусам үе ахих тусам бол Амазонсын онооны давуу бол улам ихсээр байгаа. Тоглолтууд дээр анзаарч байхад Индра сих ачаал авч тоглож байгаа учраас ядарч эхэлж байгаа хаа маш хэцүү байдлаас давтал шидэж хидэлтүүд нь дутж байгаа харагдаж байна. Ахаад Индра гарын давуулагаараа шидсэн цагирагтаа үлсэн дүү даваа явчлаа. Болор Эрдэнэ давуулаад Баатрийн Болор Эрдэнэс энэ шум харгуун гарлаа. за энэ өгсөн дамжуулалтын дээр гар хүрээд алдсан байна да. Индра за хамгаалагчаа солиод дундаас зай гаргаа шийдсэн. Индрагийн номны зэглэл оновчтой. За хувийн 17 дахь оноогоо авч байна. Багийнхаа 27 онооны 17-г нөрхийн нэр дээр бичүүллээ. Харин нөгөө талд бол Амазонсынхан багийн тоглолтыг жигд үзүүлээд тоглоом дээр олон тоглогч оролцсоор байгаа. Кейли Чон маш гоё шидэлт байлаа. Болж байгаа боломжуудыг ашиглахад үргэж бэлэн байх юм энэ залуухан тоглогч 2001 онд төрсэн. Одоо 24 настай тоглогч үү дээ. Илүү байгаа. За тэгээ өнөөдөр бас нэг мэдээлэл байгаа. Түүний одоо ихэр Кейлен Чон энд ирчихсэн бас ордонд ирчихсэн ихээ тоглолтыг үзэж байгаа гэсэн мэдээлэл байсан. За WNBA тоглолтог юм тамирчин байгаа да. Хоёлаа бол одоо маш өндөр түвшний хэлсэн хүчин. Ийм тоглогчид байгаа. Болор Эрдэнэ дахиад задлсан Болор цэцэг тун сайн шиддэг тоглогчийг 3 шидэлтийн шугамны ардсуул архилаа. Өчигдрөөс эхлээл Франк Гарсиа дасгалжуулагч 90 тоглолтууд дээр тэгж их стресстэй нэрдэх шаардлагагүйгээр энэ суудлал дээрээ сууж байгаа л тоглолтыг маш идэвхтэй дуусгаж байгаа юм дээ. За довтлооны алдааг хүлээчлээ. Бас давхарч ирэн бүсийн дүрм зөрчигдөж явлаа. За сая бөмбөгтэй байсан тоглогч бас шугамд аваад гिचгэж байгаа харагдаж байна төв дээр. За халиуны үед бөмбөгөө алдсан Амазонсоос хажуугийн шугам дээрээс бөмбөг тоглолтод орсон. Кейли Чон за бөмбөг шилжээд Болор Эрдэнэ суулсан холын зай шидэлт оновчтой. Бас тоглолт болгоны хэрэгэлдэж байгаа тоглож юм да. Хувийн 16 дахь оноогоо авсан. Заавалмаар дүүгээр Ирвсүүдээс завсарлага ирж байна үзэгчтэй. Шууд дамжуулалтын голыг энтгэгчээр шунан дурлам амтыг зөвхөн гээвсгээс KFC 24 wins, 24 losses, 24 past, present, and futures away. Шууд дамжуулалтын
Засварлын хугацаа дууссан. За түгээр өсөдөөгийн насгалжуулагчийн мэдлэлт ингээд эхний хагас засварлага үлдсэнгүй. Хоёрт бол 19 онооны зөрүүтэй үргэлжилж байгаа. За Индра Кейли Чоноос алдаа салгасан. Багтаа Амазонсын багийн алдаа дөнгөж 2 болж байгаа юм байна. За Сергей түгээр өсөдийн багийн алдаа 4-өөс дээш болчихсон байгаа. Иран мэрэгжлийн ихнийхээ тоглолтын үндэсний дээдлийг дээр оролцоор бас маш хүн тоглолтыг талбай дээр өнгөрүүлж байна да. Яах аргагүй лигийн хамгийн хүчтэй өсөлгчтэй эхлээд туллаа. Довтлооны алдаа хүлээлээ. Алиягийн алдаа юм байна. Кейли Чон. Дадаар өгсөн дамжуулт. Болор эрдэнэ суув гарч ирээд тун амрах шийдэлтийг хийсэн. Дахиад боломжийг үүсгэсэн Эрдэнмаа алдаа авлаа. За будагтаал байдас үнэхээр өндөр байна Амазонсын тоглогчд бол. Болор Эрдэнмаа гэдэг. Бүр хамгаалагчийн байрал дээрч тоглож байгаа тоглогчдоос муруу тун өндөр байгаа. Тэг өмнөх тоглолтууд дээр ч гэсэн Улаанбаатар Амазонсогийн хамгийн үүсгэж байгаа том давуу тал хэрэгсэл энэ шүд. За өөртөө байгаа одоо бараг л цорын гад шахах боломжит сэлгээний үзрэл ашиглаж ийн да. Буцаага 5 хөг оруулж ирэхээс өөр сонголт. Ирвсүүдийн ахлах дасгалжуулагчид байсангүй харин эсэргээрээ Амазонсын ахлах Франк Гарсияд маш олон сонголтууд байсаар хоёр тоглолт намжлсан. 20 онооны зөрүү ихний хагаст. За даваагүй эргээд талбайд орж ирсэн. За одоо ирвсүүдээс ямар довтлогоо явах нь харъя. Ер нь дийлэн довтлогоонууд Индрад бөмбөг өгөөд Индра өсгөөд байгаа. Энэ удаа ч гэсэн дайраад орох үед нь Эрдэнмаа хаачлаа. Харж байгаа. Яг араас нь бөмбөг дээр цоглоо. Ямар нэг алдааг ихцүүл огтхонч байсангүй. Индрагийн алхалт уг нь гоё байсан. Гэхдээ хамгаалтан дээр бол төвсөр гэж яарсангүй. Болор энд амжилтыг замаас нь тасаллаа. За тэр бөмбөгийг шууд анх одоо ирж байгаа байдлаас аваад отлог эхлүүлж байгаа Кейли Чонгийн ур чадварыг та бүхэн харж байгаа бох. Маш хурдан дотлогыг эхлүүлээд 3 оноо аваад төгсгөж чадлаа. Халиун. За зүрж ороод дамжуулсан Саран Туяа. Индра төгсөө. Индра хурм хөдөлгөөнөөрөө хамгаалагчаа холдуулж чадсан. Өөрөө шидэлтэй алдаж байна. Болор эрдэнэ самраас авсан. Зайсруугийн талбараа залж орж ирээд энэ удаа Баатрийн болор эрдэнэ будагтаалбад байрлалаа эзэлсэн. За нийгэмгээ бөмбөгийг автаад авчулж оноо болох нь дотлоотой шүү дээ. Өөрийнхөө хамгийн сайн хийдэг довтлогооны хөлбрийг сая бол өөрөө толиуллаа шүү. Залуу тоглогчийн эсрэг ганцхан хурм хөдөлгөөнөөр л ерөөсөө хамгаалагчгүй тал руугаа эргээд өөртөө зай гаргаад 2 оноо авчлаа. Индрагийн шийдэлт оновчгүй Сарантия төдийлэн ингэж оролт хийгээд идэг тоглогч бишээ гэдэг нь саяны тоглоом дээрээс бол харагдлаа. Маш хэцүү хамгаалтын эсрэг тоглож байгаа итүүгээ ирвсүү дахиад алдаа гарлаа. Индрагийн алдаа хэдэх алдаа болчихвдоо. За энд одоо бидний тоглолтын ихэнд ярьж ирсэн тоглогч багийн гол тоглогч шүү дээ. Тэр хоцсон тоглолтын дээр ялангуяа цас чимгийн үүрэг маш их байлаа. Зул цэцэг 3 алдаатай ч гэсэн орж ирлээ. Индра бол 2 дахь алдаа гаргасан юм байна. Кейли Чон эхний шийдэлт амжилттай болсон. За Амазонсын ерөн тоглолтын 2 болон сүүлийн одоо 4-р үед Кейли Чон талбайд ихэнх минутаа өнгөрөөж байгаа. За улирлын эхний тоглолт эхний 1-2 тоглолтууд дээр бол яг Амазонсоос Тэвнэр тоглогчдоос хамттан гарч ирсэн байдал байсан. Саран Туяа шийдэлтэн дутсан. За самбарт Эрдэнмаа өсрэгтэй харин урдаа байсан тоглогчийн мөрөн дээр нь дарчуу да. За Саран Туяа шийдсэн бөмбөгнийхөө араас явах үед нь Эрдэнмаа алдаа гаргасан гэж шүүгч үзлээ. За Улаанбаатар Амазонсоос багийн 3 дахь алдаа.
Индра шууд гарч ирээ шийдсэн Гэлли Чоны урдаас шийдэлтэй унгаж байна. Амазонсын хамгаалт бол ер нь Индрагаас бусад тоглогчдод товтлох боломжийг огтхонж олохгүй байна гэж хэлэхэд буруудах баха. Индра яа харахгүй одоо Монголын эмэгтэй саксонгийн хамгийн өндөр ур чадвартай нэг эсрэг нэг тоглогчдын нэг шүү. Боловцыг доошоо өгсөн Эрдэнэмаа эргээ довтлохоор оновчтой. За өөртөө итгэл тоглолтоос тоглолтод сайжраад яваад байгаа тоглогчдын нэг бол яа харахгүй Эрдэнэмаа өнгөрсөн үеэрл эхний үеэрлэн байсан. Тэгээд тимч олон минут талбай дээр тоглож чадаагүй өөр ашигч их байж чадахгүй байсан бол одоо тэс өөрийгөө бас төвшин агч байгаа гэдгийг бол тоглолтоороо харуулж байгаа. За тоглолтын сүүлийн минутад бол Амазонсын дараас оноо авалтууд үргэлжилсээр байна. Энэ удаа Гэлли Чон бөмбөгийг таслаад 2 оноо болгосон. Эхний ягсын сүүлийн 2 минут алидийн ажиллаад эхэлсэн. Сая 100 гарын давталгаа гэхэд үнэхээр одоо асуудал байхгүй. Яа маш өндөр өвтөвчний ур чадвартай тоглож идэх бол харуулад байгаа. Зуул цэцэг нөгөө талд нь даваагүй байдгүй доороос самар тэмцсэн Эрдэнэмаа бөмбөг дундаа болж байна. Энэ удаа итүүгийн ерөөсөдөд үлдэх болно. За 28 онооны зүрх. За тоглолтыг бол ерөөсөдөөс бас ойрхон өрсөлдөөнтэй маш ойрхон онооны зүрхтэй эхлүүлсэн. За дээр цаг минут явах хэрээр л Амазонсын тоглолт улам бүр одоо чихэгжиж онооны тэргүүллийг олдуулсаар байна. За дуул цэцэг дээр инхлэн хамгаалтыг хийж байгаа. Индра гарч ирээ шийдсэн шийдэлт нь унсан. Өнөөдрийн тоглолтод Амазонс магадгүй энэ байдлаараа дахиад нэг 100-аас дээш оноо авсан тоглолтоо үзүүлэх боломжтой шүү дээ. Одоогоор 58 оноотой тоглолтыг үргэлжлүүлж байна. За багийн алдаанд 4-өөс дээш болчихсон Болор Эрдэнэ 2 шитгэр болж байна. Даваа хувийн 3 дахь алдаа гаргачлаа. Зя дахны удаа харыг байрлал хөдлөх тэмцэлтээр шууд араас нь очиод эхэлчихэ. Тэгээ биеийн хүч олон зүйлээр бас дутуу байгаа болохоор байрлал хөдлөлтөөр алдаа гаргасан байгаа харагдаж байна. За Баатрин Болор Эрдэнэ 10-ийн эсрэг хийсэн өчтөрийн тоглолтод 20 оноо хийсэн самбар 2 дамжуулалттай тоглолтыг дуусгасан. Саран Туяагийн шийдэл цагирагтаа хүрсэнгүй. Эхний хагасны сүүлийн 1 минутын хугацаа 60-33 байгаа. Одоо бүр онооны зүрх холдуулаад 30 руу шавьчих боломж Амазонс дүүслээ. Гэлли дундаас өөрөө шийдсэн. Шийдэлт байдгүй. Самбраа авах тоглогч байсангүй өөрсдөө алдчих шиг боллоо. Амазон сахиад нүрийн шумаас давтлаа. За Гэлли Чон. За 2 гисэн хөлбөрлөлт дуудаж шиг байна да хамтаа харъя. Болор Эрдэнэ гарч ирээ бөмбөгийг авсан. Болор цэцэг. За доор байрлал эслээд авцсан. Дээшгээ хойд нь алдаа гаргаж өгсөн. Зуул цэцгийн үеийн 4 дахь алдаа. Тэгээ 2 дугаар хагас бүхэл бүтэн 20 минутын хугацаа байгаа. Багийн бүрэлдэхүүн тун нэмгэн байдаг. Алдааны асуудалд орвол маш том асуудал болох гээд байна. Дахиад Болор Эрдэнэ хувийнхан 7 тоноо. За Улаанбаатар Амазонс ус эсрүүгээс олон ч алдаа салгалаа чөлөө шийдэлтүүдээ бас тун сайн шийдэж байна. За ирвсүүдээс мөнх цэцэг талбайд орж ирсэн. За эхний хагцын төгсгөл хэсэг үргэлжилж байгаа Индра. За эргэлзэх зүйлгүй шийдэж байна. Шийдэлт нь оновчгүй болсон. Болор Эрдэнэ самбар, Гэлли Чон, Болор цэцэг. Харамжуултууд яваад Болор цэцэг өөрөө бөмбөгийг авсан Эрдэнэ. Инхлэн. За хөлбөрийн гоё ажиллаа. Дундын зай хилэн амжилттай боллоо. Залуу тоглогч хэд маш гоё хөдөлгөөн байлаа. Дээрээс нь
өөртөө үүсгэж байгаа энэ боломж тоглооны төгсгөл төлөвлөсөн сая огтхонч байсан гэдэг. 5 хүн 2 секунд 1 секунд огт чадсан гэхдээ боллерид нь хаалт хийлээ. Ингээд 31 онооны харьцаатайгаар 64-33 харьцаатайгаар 2-2 тоглолт эхний хагас дуусч байна. 15 минут завсарлаад 2 дугаар хагасаар ирээд үзье. Шууд амжуулалтын гол. Шууд
Тоглолтын өргөн тавтай мөрөл үзэгчтэй. За ингээд эмэгтэй лигийн хүрээнд явагдаж байгаа Улаанбаатар Амазонс болон Итүгээр өсөд өгөөдөө 2 дугаар хагас эхэллээ. Хэдийн 31 онооны зүрх эхний хагаст үүсэж чадсан багийнхаа гол оноонуудыг Итүгээр өсүүдээс Индра авсан. За нөгөө талд бол багийн тоглолт тун жигд байлаа. Урднаас нь 3 удаа олон шилдэг эхний хагаст оруулсан бол 4 дахь оруулж байгаа нь. За түүний энэ тоглолтод авж байгаа хувийн 12 дахь оноо болж байна. За бүх оноогоо ингээд 3 онооны шуурны араас авлаа. Индра Сарантуя за энэ удаа будагтай талбай руу дайрах сонголтыг хийсэн тоглоом дуутаж байна. Эрдэнэ хотын самбар. Робинсон. За Мари Робинсон өөрөө дайраад явсан самбарцсан тоглоом баг зэрэг хүчтэй болчлоо. Алия самраас аваад халиунд өгсөн Индра за тоглоо болгоныг л ерөөсөө Индра л эхлүүлж байгаа та. Тэгээд өөрөө шууд шидэж байна. Шидэлт нь орлоо. Индра хувийн 26 дахь оноо. Өнөөдөр ч мөн адил одоо 38 орчим оноогоо авах боломж бол байгаа л харагдаж байна. Магадгүй энийг 40 болгон ахиулах боломж байна. Гэхдээ хамгийн гол зүйл бол багийн амжилт төдийлөн нэгсэн байж чадахгүй байгаа. 34 онооны зөрүү. Амазонс өнөөдрийн тоглолтод 900 оноод авах магадлал маш өндөр болоод ирлээ. Одоогийн байдлаар хэдийн 3 дугаар үеийнхэнд 70 оноонд хүрчлээ. Индра за болор эдний хамгаалалт сайн болж байсан. Сая тэр баруун гарын цүлд бүрээд алдаа гаргачлаа. За болор эдний эхний хагаст 16 оноо авч бас бага оноо болоор тэргүүлсэн тоглогч. Индра хажуу шумдрээс өмнөд тоглолтод оруулна. Халиунд дамжуултыг гаргаад өгсөн. За хамгаалагч хүмүүнд гар хүрсэн. За Индра за энэ удаа Эрдэнэ хотын эсрэг аргалаад орцсон хөөргөө довтлсон оновчтой. За Индраг зогсоож чадахгүй байгаа ч бас багийнхан бус тоглогчд нь тоглоом тимж идэвхтэй бас сайн биш байна. За Индра илгэрүүгээ зөвхөлч юу яав. Дахиад дамжуулалт Сарантуяд өгсөн. 3-ны шилд оновчгүй. Халиун самбар тэнцсэн алдаа боллоо болор эднээр. Одоогийн байдлаар бид ер нь Итүгээр өсөд багийн тавталгаануудыг харах юм бол ихэнх нь Индра хэрвээ Индра сул байх хажууд нь өөр тоглогчид сул байсан ч гэсэн ер нь төдийлөө өгөхгүй байгаа. Яг Сарантуяд бол бас нэг зарим нэг байдлаар шийдэх боломж олдож байна. Бусдаар бол ер нь л тавталгаануудаа хөөрөө хийж байгаа харагдлаа. За дамжуулт ирсэн Эрдэнэ хот. За энэ тоглооны алдаа үлээсэн баха. Тийм байна. Улаанбаатар Амазонс өдрөл эхэлсэн цагаас эхлээд л өөрсдийгөө өдөр Азийн эмэгтэйчүүдийн лигт тоглоод ер нь зүгээр ямар төвчөнд байгаа вэ гэдгийг хангалттай их харуулж байна. За бид энэ шинээр ирсэн тасгалжуулагчаас өнөөдрийн тоглолтоор хамаг зүйлийг дүгнж хийлгэхэд бол тохиромжгүй бах. Мэдээж хэрэг баг тамирчдын бэртлэгийн төлөв болон бусад олон асуудлууд байгаа. Дөнгөж эхэлж байна. Хэдэн тоглолтын дараагаар энэ багийн одоо тоглолтын арга барилын л магадгүй хожихтэй. Бусад зүйлсүүдээр давуу тал сайжирсан зүйл харагдахгүй харин дараа нь өөр зүйлийг ярьж болох бах. Болор эдний тоглоом дээр Индра алдаа гаргасан. Хувийнх нь 3 дахь алдаа. Болор эдний хувийн 18 дахь оноо боллоо. Нэм шилтийг үүсгэх нь бөмбөг таслал хурдан довтлогоо алдаатай төгсгөлгээд өөлөх зөвлөхөө сайн тоглолтыг болор эдэн үзүүлж байна. За нэмэлт эдэлт амжилттай болсон. Багийн 73 дахь оноо. Халиун за хувилбар өгөн дуудаж байгаа харагдаж байна. Ойрхон заслон ирсэн заслооны эсрэг тал руу яваад буцаад давхар хамгаалалт ойрхон байгаа Индра өөрийгөө маш хэцүү байдал руу оруулчлаа. Бөмбөгөө улмаар алдсан спорт юм ус алдаа юу гэсэн. За ингийн алдаа үлээчих юм байна. Индрагийн алдаа юу 4 дахь алдаа. За ингээд ирвсүүдээс гарааны тоглогчдоос одоо багийн гол оноог явуулж байгаа тоглогч Индра за нөгөө талаас зулцц гэсэн тоглогч 4 алдаатай боллоо. За тэгээ саяны алдаан дээр ярилцж байгаа спортын бус алдаа болгочлоо. Хоёрын 4 дахь алдаа учраас түүнийг сэлгээний санал руу авсан. Цул цэцэг орж ирж байна.
За энэ драгуугаар итүүгийн эрсүүдийн давталгаа яаж явах вэ гэдгийг одоо харъя. За одоогор бол саран туяа Алия халиун энрэл гэсэн тоглогчд оноо авцсан байгаа юм байна. Ерөөсөөдөөс тэгээд хамгийн нийтлэл нь бол 3 оноотой тоглогчд байна. Энэ рагаас бус тоглогчдыг харуул. Улирлын ихэнх хэсгээс эмэгтэй лигийн энэ хүчний тэнцвэрийг харах юм бол яхааргүй Амазонс үнэхээр одоо бүр илт даваа маш хүчрхэг байгаа штэ. Амазонсын одоо гол тоглогчд хулан хариуцах хэрэг магадгүй одоо бусад багуудад оруулаад тоглолцол яах вэ гэсэн бодолж олон хүний толгойд орж ирж байгаа. За ахаад хоолын шийдэлт 40 онооны зүрх. Саран туяа. За өөрөө дайраад явсан хаалтанд орчлоо. Уртнасангийн сайн хамгаалалт. Зул цэцэг дундаас аваа шидсэн шидэлтэн ойгоод гараад ирж байна. Робинсон самбраас авсан. Болор эрдэнэ. За өөрөө залаад хурдан тоглоог эхлүүлсэн. За Баатрийн болор эрдэнэ төгсөн хэмжүүлэлтийг нь алдаад төгсгөлөө. Ахаад онооны зүрэг улам бүр халдуулах боломж үүсэж байна. Амазонс багийн бүрэлдэхүүн ер нь яг мэдээж одоо 2 импорт тоглогчтой болсон тий. Өнгөрсөн жил бол ганцхан импорт тоглогч бол Грейс байсан. Гэтэл одоо Нанду өсөлт энэ үлрэл багийн бүрэлдэхүүн тоглохгүй байгаа. За Цэрэн Лам гэдэг. Бас л үндэсний шгшээ багийн гол тоглогчд байхгүй шүү дээ. Хэрвээ энэ багийн бүрэлдэхүүнд байсан бол гэд бодоод үзэхээр Амазонс бүрэлдэхүүн үнэхээр зузаан байсан байгаа. Уртнаасаа ахаад толоос. За Амазонсынхан чирэн үнэхээр одоо шидэлтээр 3 оноогоор бороо оруулж байна. 100 оноонд энэ үед хүрэх боломжтой боллоо. Магадгүй эмэгтэй лигийн одоо хамгийн их оноо хэд байдаг юм бол доо. Болорд нь хурдан давталгаанд 2 оноо авч чадсангүй хийхэд бархан цацалтаа алдлаа. Тэр багийн бүрэлдэхүүнээс одоо альж тоглогч талбайд гарч ирсэн яг өөрийн хийх ёстой зүйлээ тулд хийж байна. Тэгээд багийнхаа оноог ээлж дараад ахиулсаар энэ удаа Бацоожийн болор эрдэнэ мөнгөийг тасалж 2 оноо авсан. За ингээд ирвсүүдээс завсарлаг захиалгаас өөрөө аргагүй байдалд хүрж байна. За энэ 2 дугаар хасын эхний завсарлагыг захиаллаа. Шууд дамжуулалтын платин Дасанда Буханы банк бидний шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгчээр ажиллаж байна. Ангийн завсарлын хугацаа дууссан. Ирвсүүдээс давталгаанд орж байгаа зул цэцэг. За инхлэнгийн эсрэг залаад нэг заслаа аваад явсан. За төдийлэн сайн болж өгч чадсангүй. Давталгааны секунд унж байгаа зул цэцэг зөрөөд орсон харин зүүн гарын төгсгөл нь баруун гарын төгсгөл нь амжилттай боллоо. За хэдий 4 алдаатай байгаа ч гэсэн давталгаан дээр орийнхоо оноог хэлж чадсан. Утнаас нь анхлын бөмбөгөө барьцаан болор эрдэнэний дамжуул Эрдэнэт Слоны араас гарч ирээ буцаагаад болор эрдэнэ төгсөн. Холын зай шидэлт оновчгүй Амари Робинсон будагтал байд илүүрсэн. Аягтай тоглоогоо алдаж байна. За өмнөх тоглолтуудаа харьцуулахад өнөөдөр харин Улаанбаатар Амазонсын Ливанор тоглогчд бол оноо голтон дээр төдийлөн бас одоо хүчлэхгүй байгаа л харагдаж байна да. Тэг өндөр оноог үзүүлж чадахгүй байгаа. Харин эсэргээрээ Монгол тоглогчд нь үнэхээр сайн байна. Ялангуяа сэлгээнээс гарч тоглож байгаа тоглогчд бол багийнхаа оноог зогсолтгүй ахиулсаар байна. За ахаад бүр 47 онооны зүрх үүсгэсэн 4 минут 20 секундын хугацаа 3 дугаар үед байгаад байгаа. Халиун. За авалтгүйдээ бөмбөг маш амархан алдаад байна. Тэгээд толдмол тоглогч ихэд дэндүүл хариуцлахгүй байдлаар бөмбөгөө алдаж байна. Робинсон 2 оноо маш хэлбэрхэн байна. За ингээ 3 дугаар энэ донд хэсэг Дамари Робинсон 10 оноонд хүрж байна. За тийм Амазонсоос бас нэг онцлог довтлогоон дээр онцлог зүйл байгаа нь холын цай шидэлтийг 16-аас 12 буюу 75% гүйцэтгэлтэй шидэж байна. Үнэхээр өндөр түвшинд байна да.
Гол зүйлс нь мэдээж одоо сул шидэж чадаад байгаа гэдгийг илтгэх хэрэг гэж байгаа хэрэг болоо да. Инглен Робинсон шидсэн, шилдэ алдсан, болор эрдэнэ дээгүүр тоглолчлоо доо. За тэгээ зуулццыг сая одоо 4 алдаатай учраас студиэсний өөрийнхөө хүчтэй хамгаалалтыг хийж чадсангүй бол та. Өрөөд орсон илүү алхам тутсан. За энэ үед дээрэн сурчлагын завсарлага захиалагдж байна үзэгчтэй. Завсарлагын дараа эргээд уулзъя. Шууд дамжуулалтын Завсарлагын хугацаанд дууссан үзэгчтэй шууд дамжуулалтын платинум ивент тэтгэгч IT-ийн бүх хэрэгцээг IT-цаанаас таны дижитал аяллаа ихтгэл түнш. За мөн шууд дамжуулалтын гол ивент тэтгэгч хамтдаа төрүүлж алхах нийтээр ажиллаж байгаа 51 оны зүрх өчигдөр ардын эсрэг 4 үед үүсгэсэн бол өнөөдөр итүгний эсрэг 3 үед хийдинэ үүсгэхэд байна. Улам бүр халдуулах боломж харагцаа. Доошо гойгүүлээ. Ямар гоё дамжуулалт үзлээ. Хэдий ойлголцлыг дахиад бас харуулад дамжлаа. одоо төвийн тоглогч ч гэсэн бүр 3 шугамны ард гарч ирээ сая тоглоог зохион байгуулад оновчтой дамжуулдаг бай талбайг харж байгаа дэр. Тэг мэдрэмж бол үнэхээр сайн байна. Амар Робинсон. За тэгвэл Индра талбайд эргэж гарч ирээд холын зай жилтийг унагсан. Үнэхээр Индра ганцаараа давтаад байгаа юм шиг хэрнээ. Нэг талаасаа тийм ч гэсэн нөгөө талаас бол Индра биш л өөр хэн бэ гэх асуултанд хариулт олдохгүй байгаа юм л да. За байхгүй хугацаанд нь хамтдаа бүгдээрээ харлаа. Ер нь бөмбөгөө маш амархан алдаад тоглооны тийм өндөр оноо авах боломжтой үйлч гарсангүй шүү дээ. Дахиад Индра 3 шидсэн. За байдгүй дээ. За Индрагийн үетэд хэлсэн өнгөрсөн тоглолтод 38 оноо авсан. За яг дээдлэгт бол Индра бас яг хамгийн өндөр авсан оноо нь бол бас 38 байдгийн байна. За тэр оноотойгоо өнгөрсөн тоглолтоос зэрэгцсэн гэсэн үг. Өмнө ариуцэг бас 38 оноо авч ирсэн. Тэгээд яг эмэгтэй лиг плей-офф үлрэлээ оруулах юм бол ариуцгийн статистик өнгөрсөн үлрэлд байгаа шүү дээ. 39 оноо авч рекордыг бол тогтоосон. За энэ довтлооны үзэл 70.5%. 2 оноо 70.4% Amazon-с 3 онооны шийдэл 70.6. Бүх довтлооны үзэл 70.70-аас дээш байна гэдэг нь Amazon-с ямар тасархай байгаа вэ гэдгийг бүр хангалттай хэлж байна. За бүхэл статистик үзүүлэлтээр Amazon-с илүү байна. Дээрээс нь сая чөлөө шидэлтийг харсан байх. Amazon-с аль хэдийн 20 шидэлтийг хийгээд 17-г амжилттай болгочод байгаа бол төв ирээсүүд одоо хүртэл чөлөө шидэлтийн шугамны ард зогсоогүй байна. 3 онооны шидэлтийн гүйцэтгэл 70 гаруй хувьтай. Энэ бол үнэхээр одоо бодогтой талбад яг шийдний доороос ирэхэд ч гэсэн дээдлэг дээр бас тийм амар хөгжүүлэлт юм биш шүү дээ. Ийм хэмжээний бэлтгэл сургуулал багийн ойлголцол илүү ихсэн тоглолтыг Улаанбаатар Амазонс үзүүлж байна. Яхааргүй Азийн бас шилдэг хэмжээтэй клубүүдийн нэг болсон гэдгийг илтгэж байгаа хэрэг болоо да. Өрсөлдөгч багт нь одоо саяхан лигийн авраг болоод явж исэн тоглогчид байгаа. За Индра ямар гоё хуурсан бэ? Хоёрын голоор гараад ирсэн. Даан шийдсэнгүү дамжуулт байлаа. Ур чадварын хувьд бол Индратай бид нэрээ бол олон зүйл ярих шаардлага байхгүй шүү дээ. Ингиж одоо хуурж гарч ирээд оноо авах боломжтой чадвартай тоглогч Монгол тийм ч олон биш. Яг ихтэй тэгэд багийн тоглолт мэдээ сагсан бүх 5-9 хэрэг тоглож байгаа шүү дээ. Энэ хооронд Бэмбчав 2 оноо авсан. Хувийн 4 дахь оноогоо авч байгаа юм байна. 3 дугаар үеийн сүүлийн 1 минут Индра бөмбөгтэй. Энэ хөдлөж бид тоглолтын сүүлийн үлдэж байгаа одоо ингээд энэ 1 минут дараагийн 4 дугаар 11 минутын хугацаа бас л олон хоног зэрэгтэй тоглолтын гэрч болох нь дээ. 95-46. За зул цэцгийн шийдэлтэй амжилттай болсон. Amazon-соос уртнаас нь Амари Робинсон дээр гарч ирээд дамжуултыг өгсөн. Бэмбчав буцаага задлсан. Эрдэнэт Сонскүн дуусч байна. Эрдэнэт баруундаа дайраад орсон. Хамгаалагчаас нэг контакт аваад шийдсэн оновч боллоо. За итүг ирсүүдээс Сарантуя бөмбөгтэй. Индра дамжуултыг аваад эргэл зэгцүүлгүй шийдсэн. Индрагийн хувийн 34 дахь оноо.
За ер нь хувийн хамгийн дээд үзүүлэлтээчсэн шинжлэх боломж бол Индрад энэ тоглолт хангалттай байгаа. Эрдэнэт шидэж амтсан гэхдээ шийдэлтэй амжилтгүй болсноор тоглолтын 3 дугаар үеийн завсарлалаа үзэгчтэй шууд дамжуулалтын гол ивент итгэгчээр хамтдаа төрүүлж алах нь Unitel ажиллаж байна. Талбай тоглолтын 4-р эхлэх гэж байна. За итүүгийн ерөөсөд 4-р үеийг за Индраг бас талбайд гарах сэвээр эхлүүлж байгаа маань. Индрагийн хувьд бүх тоглогчийг оноо авалтаар тэргүүлж 34 оноо гэж хэдийг авчгаад байгаа. За тэгээд ариун цэцгийн араас эмэгтэй дээдлэгт 1000 оноонд хүрсэн бас 2 дахь тоглогч болох боломж түүнд байгаа. За ер нь цаг хугацааны л асуудал баг тийм үү? Яг энэ байдлаар багийнхаа довтлооны гол сонголт нь байгаа түүний хувьд бол нэг тоглолтод 30-аас дээш оноо авах бол ямар ч асуудалгүй харагдж байна. Гэхдээ гол нь багийн амжилтанд хожиж чадахгүй байгаа л гол асуудал оршоод байна. За Кейличон 3 оноо 98 тоноо олсон. За ер нь тоглолтын хувь заяа бол хэдийн л доо 3 дугаар үе ихэд бол нэг тийшээгээ бол гарчлаа. Тэгээд үзэгчдээ бас Эмлигтэй холбоотой мэдээллийг хүргэхэд Эмлиг буюу хөгжлийн лиг бэмб нэм гаргуудад яг тогтмол тоглолтууд үргэлжлэн явагдсаар байгаа. Одоо багууд 4-5 тоглолтыг яг нүсний дээдлэгтэй ижилхэн хийчихсэн. Нийт 16 баг өрсөлдөж байгаагаас зүүн бүсийг бол Western Warriors баруун бүсийг 4-т гэсэн амжилтаагаар тэргүүлж байгаа. Харин зүүн бүсийг хөвсгөл 1 үе 5-т гэсэн амжилтаагаар бол тэргүүлж байгаа. Энэ амралтын өдрүүдээс дараагийн тоглолтууд болох бол үндэсний дээдлэгийн эмэгтэй лигийг Улаанбаатар Амазонс 4-т гэсэн ихтгэл төгс амжилттай байгаа. Өнөөдөр ер нь 5-т болох нэгэнтэй ойлгомжтой болчлоо. Харин эрэгтэй лиг дээр бол BCH Knights мөн 4-т гэсэн амжилттайгаар ихтгэл төгс тэргүүлж байгаа. За тэгээд яг эрэгтэй эмэгтэй лигт бол яг нэг улирдлын хүснэгтийг тэргүүлж байгаа багууд бол хожигдол амсаагүй тэргүүлж яваа. Дээдлийг болон хөгжлийн лигт аль алинд нь одоо ийм багууд бол байна шүү дээ. За тэгээд Амазонсын хувьд бас энэ бол яг тэдний улирлын 5 дахь тоглолт. Тэгэхээр энэ жилийн эмэгтэй дээдлэгт бол 6 баг өрсөлдөж байгаа. Тэгээд ер нь л эхний тойргийн тоглолтуудаа дуусгаж байна л гэсэн одоо үг. Тэгэхэд бол ямар нэг асуудал харагдахгүй шүү дээ. Энэ хэдлэр 15 тэггээ дуусгах магадлал бүр маш өндөр байгаа харагдаж байна Амазонс. Гол нь ингэж хийж байгаа шалтгаан бол ариун цэцэг хуулан 2 тун утгагүй тоглолтуудад оролцож эхэлнэ. Бараг одоо эмэгтэй лигийн бусад багуудад бол бараг байгалийн давдшгүй хүчин зүйл гэдэг шиг зүйл болох болоо гэж таамаглаж байна. Яагаад гэвэл одоогийн тоглолт бол ийм байж үү дээ. За тэгээд лигийн бусад багуудаас яг энэ илэрлийн дундуур ямар өөрчлөлтүүдийг хийж ийн одоо хүчрэх багуудын эсрэг тоглох нь уу гэдэг бас сонирн байна. Индрагийн шидэлтэн дээр алдаа гаргасан. Болор эртний алдаа гэж үзсэн. Үндэсний дээдлэг дээр тэгээд энэ 7 хоногт бас их сонирхолтой тоглолтууд хэд дараалал явагдсан шүү дээ. Эмэгтэй лиг дээр бол өчигдрийн тоглолт 10 Амазонсын тоглолт их анхаарал татчихсан. Харамсалтай нь бол үнэхээр одоо илүүрхсэн. За эрэгтэй лиг дээр бол энэ нэм гарагт бэмб нэм гарагууд дээр онцлог тоглолтууд бол байгаа. Мэдээж нэм гарагт бол Монголын сагсан өмгийн бас орчин цагийн одоо хамгийн гол ривал хоорондын өрсөлдөөн болох хасын үлгүүд авраг хамгаалагчдын эсрэг BCH Knights энэ үлрэл хожигдоог явж байгаа хоёр багийн хоорондын тоглолт бүр илүү анхаарлыг бол татчихээн. Тэрхүү тоглолтод нэм гарагийн 16 цаг 10 минут үзэгч та бүхэнд хүргэх хуваартай байгаа. За тэгвэл маргааш дээдлэгийн тоглолтууд 15 цаг 40 минутаас үргэлжлэн та бүхэнд хүрнэ. За эмэгтэй дээдлэгийн алтууд 10-т гэсэн бас энэ их сонирхолтой тоглолт байж болно. Өнөөдөр баг бол бас илэрлийг сайн эхлүүлсэн. Одоо тэгээ эмэгтэй лиг дээр аваад үзэх юм бол бид хэн 2 3 дугаар бариад гарах вэ гэдэг л илүү чухал болох гэдэг нь шүү дээ. Хэрвээ тийхгүй бол
4-өр гарлаа гэхэд Амазонстой таарах магадлал ер нь ойлгомжтой гэж хэлж болох байх. Одоо энэ байдал бол төдийлөн их айхтар өөрчлөгдөхгүй л болов гэсэн дүр зурагтай лиг маань үргэлжилж байна. За тэгээ 6 багаас 4 плей-офф руугаа шалгарч хоорондоо хүчүүцэн. За Amazons Elite-ийн 100 онооны босхийг давсан. Тоглолт 51 онооны зөрүүтэй үргэлжилж байна. За Индрагийн үзүүлэлтүүд нь харагдаж байгаа. За түүний хувьд ер нь эрт тоглолт гэхэд л ер нь 1000 оноонд хүрчих юм шүү дээ. Өмнө нь л тэмцсэн. За энэ удаа нүүрний шугнаас өмнө тоглолтод оролцохоор боллоо. За Индра дамжуултыг доор өгсөн Сарантуя өөрөө самбардаад явуулсан тоглоогоо алдчихлаа. Болор Эрдэнэ урагшаа өгсөн дамжуулт. За болор цэцэг рүү чиглэсэн ч мөнх цэцэг урд орон ороод өмгийг холдуулж байна. Яваадын болор Эрдэнэ Келичон гар дээрээс бөмбөгийг аваад явсан. Болор Эрдэнэ за даваа хүүг бол илүү ихнэ нуруу өндөр. За энэ удаа тоглоогоо алдсан ч Эрдэнэ маа хоёр тууламжийг үүсгэлээ. Илүү алхамд болчлоо. Сая бол итүүгийн ерөөсөөдөөс тэр бөмбөний араас явж байгаа хүн огт байсангүй шүү дээ. Харин эсэргээрээ олон ногоор хожиж яваач гэсэн. Улаанбаатар Амазонсын тоглогчид бол маш идэвхтэй байсан хэвээр л байна тэгээд. Нэг талд нь Амазонсын тоглогчид ачаал төдийлөн авалгүйгээр маш хөнгөн тоглолтыг хийж байгаа. Нөгөө талд бол маш өндөр ачаалтай тоглолтыг хийж байна. Цөөхүлээ тоглож байгаа. Зя зул цэцэг 3 оны шидэлтэд орууллаа. За энэ үеийг эхэлснээс хойш хоёр ч удаа олон зэжидэлтийг амжилттай болгож байна. Болор цэцэг зөрөөд орсон дамжуулалтанд нь хамгаалагч гар үрчлээ. За хоёр болор нэгэндээ дамжуулт өгөөд болор цэцэг гарч ирэх өмгийг авсан. За зөрөөд орсон хөнгөн төгсгөл байна. Итүүгийн ерөөсүүдийн хамгаалалт улам бүр сулраад байгаа. Тэгээд тэрийг нь шашиглаад маш хэлбархан байна. Урагшаага төдийлөн айхтар шахаж хамгаалтыг ч хийхгүй шүү дээ Улаанбаатар Амазонсынхан. Зул цэцэг. За Индрагийн гарт бөмбөг очихгүй байгаа. Мэдээж их ачаалаа ядарч байгаа хаа. Кейли бөмбөг таслахад ойрхон байлаа. Өнөөдрийн тоглолтын сэлгээний бүрэлдэхүүнд бол аривцэг ирээд багийн хандаагаар нэгдээ тоглолт бол үзэж байгаа харагдж байна. Дэлгэрэх бас бэртэлтэй байгаа. Дэлгэрэх мөн л одоо бодогтой талбайд бас хүчрэг ийм тоглогчуд. За яг багийн бүрэлдэхүүнд бол бас дэлгэрхийг нэрлээгүй байсан. Гэхдээ түүнийг бас яг энэ арын албанд бол байх шиг байна лээ. Тоглолт болгон дээр л юм бичсэн байгаа. За энэ удаа бөмбөг Amazons төлөлдөж явах шиг байна да. Тэгээ мэдээч энэ Монгол тоглогчдын хоорондын одоо солилцооны цонхыг хаагаагүй байгаа болов гэж бодож байна. Эрэгтэй лигийн хувьд бол 12 сарын 1 шүү дээ. Магадгүй тэгээд эцэст нь тун удахгүйгээр плей-офф төрсөлтөхөөс өмнө ер нь сүүлийн байдлаар багуудын нэрс бол эцэслэгдэх болов гэж бодож. За Индра 36 оноотой байгаа хэвээр сэлгээний санал руу шилжлээ. Түүнийг бас үндэсний дээдлийн рекорд оноог авах уу үгүй юу гэдгийг бид нар хүлээсээр байгаа. Кейли задлсан болор 145-аас сул шидэлтэн оновчгүй. Халиун Али Америк тоглооны алдаа гаргасан. За эмэгтэй лигийн лиг маань одоо 22-оос 23 онд бол эргээд дахин зохион байгуулалт хийсэн. Яг тэр цагаас хойш лигүүрэнд бол хамгийн өндөр оноо авсан тоглогч бол Төрүүлсэн Ариун Цэцэг 39 оноог авчихсан. За үүний араас бол
Үнэ л ариун цэцэг бас 38 оног авч ирсэн бол Индра одоо 2 ч удаа 38 оноонд хүрч ирсэнээр бид өртөжчихж байгаа. За тэгээ араас нь Баатрийн болор эрдэн бас 37 оноо, 36 оноогоос нэг тоглолтод авч ирсэн үзүүлэлт гаргаж ирсэн байна. Яг одоо талбай дээр түүний хувьд бол тоглож байгаа шүү дээ. Хоёр тоглогч нэгнийхээ эсрэг нөгөөх нь бол сэлгээний сандалд тоглолтод оролцохгүй гадны хувцастай бол сууж байгаа. 54 оноо нэг нугалцсан явж байгаа. Дахиад дүгний довтлогоо. За Амазонс ямар ч тач хоёр тоглолт дараалан 100-аас дээш оноонд хүрсэн гэсэн сайн амжилтыг бол үзүүллээ. За эсрэг багтаачсан бас тийм өндөр оноог бол алдахгүй байгаа шүү дээ. Хамгаалт 49. Өнөөдөр бол үнэхээр бас Индра тэр олон оноог авч байгаа учраас ингээд 54 оноо хүрсэн байх шүү дээ Итэг. За ингээд Итэг ерөөсөөдөөс Заманпур Азадыг тасгалжуулагч 2 дахь засварлага захиаллаа. Засварлагын дараа эргээд уулзъя. $110 54 завсарлахын хугацаа дууссан. За Итэг ерөөсөд Индраг бол талбай дээр бусдаж оруулаг байгаа харагдж байна. За ер нь төлцөө хугацаанд гарч ирэхгүй юм болов уу да. За дараалсан тоглолтуудад Индра бас 30-аас дээш оноог авч толгоонэр бол тун гайхалтай байлаа. Энэ удаа Сарандаягийн олон шидэлт амжилт болсон. Тоглолтын 1-р үед нэг олон шидэлтийг унаснаас хойш тун чимээг байсан тоглогч инхүү оноо авч байна. Эли Чон түн дээр ирэн бүгдээр ирж байгаа холбогчтой гэж байгаа дарамт шахалт гэж юм баг байхгүй байгаа да. Ямар гоё шидэлтвэ хувийн ур чадвараа харуулад маш гоё тоглохоо гоночтой болголоо. 113 57 хувийнх нь 17 дахь нь олж байгаа юм байна. Маш зөвхөн тоглолт 17 нь авчлаа. За тэгээ Улаанбаатар Амазонс бол хэдий нэг тоглогч бас энэ олон оноо авч байгаа гэсэн давхар бас тоглогчд оноо олтноор маш идэвхтэй. Ер нь онооны ингээд усан байдлыг харах юм бол маш тийм жиг тарагдж байгаа шүү дээ. Болор эрдэнэ бол маш сайн эхлүүлсэн тийм үү? 20-с дээш оноо 23 оноо төрсөн. Болорцыг 11, Кейли 17, Баатрийн болор эрдэнэ 14, Уртнасаа 15 гэх. За тэгээ сэлгээнээс тоглож байгаа Эрдэнэ од 10 оноо авсан байна. Амариродын 10 оноотой. Өнөөдөр бол үнэхээр л жиг тоглолтыг үзүүлж байна. За хамгаалтан дээр Эрдэнэ энэрлийг хаачлаа. Эрдэнэ өнөөдөр ч одоо ингээд 2-3 хаалт хийчлээ дээ. Их урт байна л да. За тэгээ багийн тоглолт, багийн сагсан бөмбөг ямар байдгийг гэдгийг Улаанбаатар Амазонс тоглолтоо зоглоход харуулсаар байна. Цулцгийн шидэлт оноч байна. Эрдэнэ маань дээр самар ирсэн. Нямгаар ихт 10 сарын 26-нд 11:10 цагт 10 тоглолт MV-ийн тоглолт 13 цаг 40 минутанд Шилт Метал Монголиас харин тэр өдрийн оргил тоглолт Хасын үлгүүд BCH Night цогтын тоглолт 16 цаг 10 минутанд байгаа. Бидний бас хүсэн хүлээж байгаа маш сонирхолтой байх энэ тоглолт. Үзэгчид ордныг бас дүүрэн гэдэгт итгэлтэй байна. Үзэгч та бүхэн UJR-ны Аян банк харина төгөлцөө ирж тэр тоглолтын хажуугаас нь үзэж болно. Мэдээж бас PSN 5 хүн шууд амжуулан хүрэх болно. За ер нь ийм гаргийн тоглолт оргил тоглолтууд бол үнэхээр үзэгчдийн суудлаас хөндлөсөн гайхалтай тоглолтууд болж байгаа шүү. Өнгөрсөн 7 хоногт гэхэд одоо Хасын үлгүүд SJF-ийн тоглолт шийдэгцэн ажлын шийдэлттэй үнэхээр гоё тоглолт болсон. Маш гайхалтай тоглолт болсон шүү дээ. Төгсгөлийн мөч ер нь тэгээд эхлээд тэр бөмбөг таслал олон зэрэг хайрлага холын шил саруул эрдний буцаад магадгүй тэр бэлхүүний нэмж агаар дээр шийдсэн 3 шилд орсон бол гэлтэй. Ороогүй байсан ч гэсэн үнэхээр бас том сенсацийг бол таарсан л ийм гоё тоглолт болсон. Үнэхээр л үзүүштэй болсон. За ингээд энэ тоглолтын сүүлийн 2 минут ажиллаад эхэлжээ. Түгээр эсүүдээс зул цэцэг. За ирвсүүдийн тэгээд гарцаа авахгүй бүрэлдэхүүний гол тоглогчид одоо гарааны гол тоглогчд гэж хэлж болно те. Чимд болохоор цас чимэг гэсэн тоглогчд нь ингээд хүнд бэртэл авсан тоглолтод оролцож чадахгүй байна. Дээрээс нь шин дасгалжуулагч ирээд 2 дахь тоглолтод багаа өдөрж байгаа гэсэн яг энэ гол тоглогчд нь байхгүй байгаа учраас бас тэдийлэн
багийнхныг л гарч өгөхгүй байгаа болов уу да. За энэ уран зул цэцэг арагшаа галгаад гоё шийдэлтийг явууллаа. Багийн 60 дахь оноо болсон. Ирвсүүдийн сэлгээний бүрэлдэхүүнийг харгаж гисэн үнэхээр одоо зөвхөлөө байгаа харагдаж байна л да. Эрдэнэ шидэлтэн онооч явгаагаад гараад ирсэн инэрлийн самбар. За өнгөрсүүлрэл яг омны хүлхүү тэгээд сүчрхийг баг лиг дараалж финалдсан. За тэгээд улирлын араас бол багийн бүрэлдэхүүнээс бас гол тоглогчд явсан. Зул цэцгийн дараалсан одоо энэ шийдэл. За онооны зүрх 50 болж бас ойртож байна. Эрдэнэт болор цэцгийн дамжуулалт болор эрдэнэ. За Кейли Чонд хараад дамжуулалтыг өгсөн. Шидэлтэн онооч болсон. 2 дахь боломжийн төлөө Кейли өөрөө яваад авчлаа. Тоглолтын сүүлийн 20 секундын хугацаанд тогтоон 5 секунд байгаа. Кейли алдаа гарсан. Багийн алдаа 3 дахиад хажуугийн шугамаас өмнө тоглолтод оруулна. 14-өөс тоглооны секунд эхлэх болно. Шууд дамжуулалтын Platinum event тэтгэгчээр спортыг дэмжиж Toyota-гийн аль бисний дилер Top Motors мөн шууд дамжуулалтын Platinum event тэтгэгч Shaping the Future Tesla Investment ажиллаж байгаа. Amazons тоглооны цаг үндсэн цагт 3 секундын зөрүүг байна. Болор эрдэн дээр алдаа гаргачлаа. За Баатрин болор эрдэн энэ үйлрэл бас Amazons нэгдснээрээ яг энэ будагтаал байг нь улмал хүчрхийг олгож байгаа доо үндэсний шогийн нөглөгч. За Монголын авьяа тамирчин ариун цэцэг Тоглолтын үр дүнгийн зургийг гэрнээр цаашаа сууж байна. Та 113, 63, 50 онооны зөрүүтэй тоглолт. 51 болгосон. За 2 тоглолт дараалал 51 онооны зөрүүг бас үүсгэж чадлаа. За иргэсүүдээс нэг тоглоо явах цаг байгаа. Зул цэцэг эргэц зүйлгүй шийдэж байгаа. Энэ удаа шийдэлтэй алдсан. 2 боломж үүсээд халиун дэшег явсан алтанд орсон. За бөмбөгийг татсан. Ингээд тоглолтын эцсийн шүгэл дугарлаа үзэгчтэй 114 63. За ингээд 51 онооны зөрүүтэйгээр тоглолт өндөрлөө. 2 тоглолт дараалал Улаанбаатар Амазонс 51 онооны зөрүүтэйгээр үзүүлэгч байгаа буулга авсан. Тэд өөрсдийнхөө хүч чадлыг гайхуулсан ийм 2 тоглолт ээж дараалан 2 өдөр боллоо. Ингээд тоглолтын тайлбарыг та бүхэнд Сэнгээ болон Цэндуурд тайлбарлан өргөсөн хэсэг хугацааны дараа сэтгүүлч Инх бат өнөөдрийн тоглолтын шилдэг тоглолттой та бүхний голзолох болно. Харин үзэгч та бүхэн сайхан амраарай. Үзэгчтэй та бүхний өнөөдрийн тоглолтод гайхалтай тоглолтыг үзүүлсэн Кейли Чонгтой уулзуулж байна. So congratulations that you win against the biggest team in the league and how do you feel in the game? Thank you. No, it was good. I thought our team gelled really well together. We everything connected on offense, and defensively we struggled a little bit, but otherwise we picked it up in the second half. So every player's got a point on today's game. Especially 7 players are over 10. And, how about playing under the Spanish coach? He brings the European style of basketball to the Asian countries, so it's a good exposure to different philosophy. So I mean I've been enjoying it. So yeah. So the league's gonna break a few days. So have you planned anything during that time? I don't know. I'll have to ask my teammates. Okay, good luck. Thank you. Тэгэхээр үзэгчтэй Premier Sports-ийн өнөөдрийн шууд амжилтанд хүрэх тоглолтууд энэ дүрээд өндөрлөж байна. Та бүхэн сайхан амраарай, маргааш уулзцгаая.
Шууд амжуултын гол.
Thank you.